Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Хэнтэй аймгийн Чингис хотын төвд орших одоогийн Сэцэн хааны ордон музей байрлаж байгаа Сэцэн хааны өргөө Алтан жан хэмээх түүхэн дурсгалд барилгыг Буурал амбан гэж авгаалагддаг Сэцэн хаан Ардсэд төр гэрэлтийн 8 дугаар он буюу 1828 онд хятад ажилчдаар анх бариулсан гэдэг. Сэцэн хааны ордон анх хэрэм Ямпай бүхий хөх тоосгон 30 орчим сүм дуган хэлбэрт байшингаас бүрдэж байсан бөгөөд өдөгөө ховор нандин зүйл хадгалж байсан сангийн сүмүүд аймгийн хэргийг шийтгэж хөдөлдөг хамгийн газар байрлаж байсан 5 сүм үлдэжээ. Ардын аман ярианд Сэцэн хаан Ардсэд Алтанжин ордон анх бариулахдаа Манжин хааны шавдан үрд бат байхын тулд би буман осор жамаа бурхан бүтээх тул түүнийг залхад хүрэлцэх сүм дуган бариулж өгнө үү хэмээн хүсэл тавьсанд Манжин хаан айлдгсан ёсоор сүм хэлбэрт барилга Алтан жанг бариулж өгөхөд түүнийг их яам гэж нэрлэн Сэцэн хаан өөрийн өргөө болгосон бөгөөд буман осор жамаа бурхан бүтээхтэй сацны хэв шиг хэв хийлгэж нэг хэвэнд 100 мянган осор жамаа бурханыг бүтээсэн болж нэг сүмд ганц ширээн дээр багтаан тавьж Манжин хааныг хууран хувийн орд өргөөтэй болсон гэлцдэг. Сэцэн хааны ордон 1982-2016 онуудад тус хэрэгэн засварлажээ. Энэхүү дурсгалыг Монгол улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.